За хэдүүлээ өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын бүтээмжийн талаар ярилцсан. Ойдог ерөнхийдөө хүүхдийн одоо эрхийн талаар дууралтаа илүүтэй боловсролын талаар дууралтгийг бол мэднэ. Тэгээ маш оновчтой олон хүнд хүрсэн одоо ийм сошиал орчинд бол маш олон хүнд одоо мэдээлэл олгодог, маш сайн зар сурталчилгаа олдог, чиглүүлж өгдөг гэж би бол хувьдаа их үнэлж хардаг. Хамгийн сайн промошныг бол би ойдвиг гэж би хүмүүст бол танилцуулж байгаа. За тэгээд тэгэхээр одоо ойдогтой бол ингээд боловсролын бүтээмжийн талаар ярилцахаар болсон. За ойдог эхлээд өөрийгөө бас танилцуулна уу? За сайн байцгаана үзэгчтэй. Намайг ойдог гэдэг. Би одоогийн байдлаар бол Rectus гэдэг өөрийн байгуулсан компанийг өдөртөө явуулж байгаа. Үндсэндээ бол 10 жил бизнес салбарт 10 жил төрийн бас байгууллагын салбарт ажиллаж ирсэн хүн байна. Боловсролын бүтээмжийн талаар ярихын тулд за бас нэг жоохон хайлт хийж үзлээ. Боловсролын бүтээмж гэж одоо юу юм бэ гэх. Чи бас мэдж байгаа дуулж ирсэн баг. 2015 оноос 19 оны хугацаанд JICA-гийн нөгөө тэгш хамруулах одоо нөгөө шаардлагатай хүүхдүүдэд боловсрол эрүүл мэнд одоо нийгмийн хамгааллын үйлчлэгийг одоо сайжруулах тийм төсөл явагдсан шүү дээ, тий. За тэгээд тэр төслийн одоо танилцуулга одоо тийм тайлбар тийм одоо бичиг баримтан дээр бол боловсролын бүтээмжийн талаар бол мөн боловсролын одоо чанарын талаар бас нэг юм хоёр юм хэсэг юм байж байна л да. Тэгэхээр би боловсролын бүтээмж гэж байгаа учраас боловсролын бүтээмж гэсэн хэсгийг нь л чамтай одоо ингээд ярилцахаар ингээд шийдлээ. За энэ бол ингээд ер нь бол асуулт гэж ойлгоорой. За нэгдүгээрт нь бол боловсрол нийгмийн халамжийн тийм хөгжлийн дэмжлэг дутагдaltaй байна. Ийм учраас хүүхдүүдний нөгөө сургуулийн боловсролын бүтээмж одоо боловсролын бүтээмжийг ер нь бол нэг юм гол цэд гэдэг бүрэнкийгээ харъя л та. Тэгэхээр нэлээд олон юмнууд ингээд нөлөөлж байна. Нэлээд олон юм нөлөөлж байна. Боловсролын бүтээмж. Тэгэхээр хамгийн ихний асуудал нь бол энэ эрүүл мэнд одоо боловсрол нийгмийн халамжийн юм цогц хөгжил гэж байдсан байна л да. Цогц хөгжил. Одоо жишээ нь эрүүл мэнд нь яаж вэ? Тэр хүүхдэд ямар юм тулгамдаад байна? Тэгэхээр эдгээр байгууллагууд энэ хүүхдээр одоос анхаарч илүү халамж одоо эрүүл мэндийн одоо үйлчлэгийг үзүүлэх нь байна. Боловсрол хамруулахын тулд ч тийм ээ. Бас одоо боловсролын байгууллагууд энэ хүүхдүүд эцэг эхчүүдтэй бас ажиллах юм байна. Энэ бас дутагдсан байна. Нийгмийн халамжийн цогц хөгжлийн одоо дэмжлэг дутагдaltaй гэсэн байна. Энэ гурвыг ер нь бол одоо өндөр хөгжилтэй орнуудад бол нэг юм цогц асуудал гэж авч үздэг юм байна л да. Энэ гурав цогц байдаг. Гэтэл энэ асуудал бол манай оронд бол их дутагдaltaй байна гэсэн юм дүгнэлтгдсэн байна л да. Энэ дээр ингээ коммент хэлнэ үү? Цогц асуудал мэдээж их хэрвээ 3 асуудал нийлээд нэг цогц болж байгаа бол тэр нь мэдээж бүр илүү томсгосон тойргоор бодох юм бол олон асуудал байгаа гэж бодож байна. Эрүүл мэнд, нийгмийн халамж, боловсрол гэдэг чинь гуруулаасандээ түүний оршихуйтай шууд холбоотой 3 асуудал байна. Эрүүл мэндийн бол хөгжлийн бэрхшээлтэй миний мэдхээс яг үйлчлүүлэх чадварлаг боловсон хүчин нь материалын базаасаа илүү чухал байдаг. Тэр боловсон хүчин нь Монголын хэмжээнд бол тодорхой хэмжээгээр нэлээд дутагдaltaй байгаа. За нийгмийн халамжийн үйлчилгээний хувьд бол харьцангуй арай түлхүү нөгөө хоёр асуудлаас болоод арай л түлхүү дээгүүрхэн өгштэй явж байгаа гэж байна. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчдад олгох тэтгэмж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхд 6 нас хүртэл тодорхой группэд бүртгэгдээд өөрийн халамжаа авдаг тэр тогтолцоо бол бий болчихсон байгаа. Жишээлбэл бусад зарим улс орнуудтай харьцуулахад зүүн өмнөд Аз, Африк орнуудтай харьцуулахад бол сонгоо гэж харж байна. За боловсролын хувьд бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг
болцод хамрагдах ёстой, хамрагдах эрхтэй гэсэн хуулийн заалтууд бол бишгүй хангалттай байгаа. Багш нарыг нь бэлтгэх оролдлогууд бол хамгүй олон байсан байгаа. Зөвхөн энэ бүгдийг хийгээд байхад яаж ч бэрхшээлтэй хүмүүсийн боловсрол хамрагдах явдал нь их цөөхөн байна гэдэг асуудлыг хайгаад үзье л да. Тэгэхээр хүүхэд боловсролд хамраг маш олон хүчин зүйлс нөлөөлдөг. Миний хувьд өөрөө томьёолоод гаргасан зүйл юм бол 4 зүйлс байдаг. 4 зүйлсийн 2 нь хатуу, 2 нь зөөлөн гэж явдаг. 2 хатуу зүйлс нь юу вэ? Сургуулийн өөрийнх нь хүртээмжтэй. Энэ дотор болохоор сургууль өөр дотроо коридор, босго, нойлын өрөө, хаалга, за тэгээд сургууль дотор хэрэглэх хүмүүнүүд, бахад хэрэглэх хүмүүнүүд, за тэгээд сургуулийн гадаад орчин өөрөө хэр хүртээмжтэй вэ? Энэ нэгт. Хоёр дахь хатуу зүйл нь тухайн бүс нутгийн хүртээмжийн асуудал. Өөрөөр хэлбэл тухайн сургууль ямар унаагаар яаж очиж болох вэ? Гаднах зогсоо ямар вэ? Ямар нийтийн тээврээр очиж болох вэ? За энэ болохоор хоёр дахь хатуу зүйл. За одоо дараа нь хоёр зөөлөн зүйл рүү оръё. Хоёр зөөлөн зүйлсийн нэгт нь эцэг их найз нөхөд бүл гэдэг. Эдгээр болохоор хүүхдийг уулд явахыг дэмжих, дэмжин яг боддоор туслаад оролцох, сэтгэл санаа махад дэмжиж сургуульд хүргэх хүүхдэд гэр бүл бол нэм тэргуунд оролцдог. Хоёр дахь зөөлөн зүйлс болохоор багш нарын арга зүйд сургах асуудал. Одоо ингээд ойлгомжтой байна. 4 зүйлс байдаг байна шүү дээ. 2 нь хатуу, 2 нь зөөлөн. Миний одоогийн байдлаар харснаар Монголд бид яг хойноос эхлээд яваад байгаа. Бид маш их хэмжээгээр багш нарыг бэлтгэж байгаа. Багш нарын мэдлэгийг олгох гэж маш их хичээж байгаа. Багш нартай их хэмжээний сургалтууд миний зүйлийн 10 жил хамгийн их анхаарсан зүйл багш нарт л гэсэн. Багш нарт нийлцэх тогтолцоог бий болгож байна. Багш нараа сургах тогтолцоо бий болгож байна. Ингээд явсан. За эцэг эхчүүд хангалттай сайн ажиллаж чаддаг байгаа. Эхнийхээ зүйл нь үстэй. Юу цагцаар ингээд авч үзэх юм бид утас зүү хоёр байлаа гэхэд бид нэг даавууг цоолох гэж байлаа гэхэд тэгэхээр нэхлээд даавуугаар нь утсыг нь зүүгийн татаад байгаатай адилхан. Хоёр хатуу зүйл нь бэлэн болоогүй. Өөрөөр хэлбэл Монголд JICA-гийн барьсан ганц л сургууль бүрэн хүртээмжтэй байгаа. Өөрөөр бүрэн хүртээмжтэй нэг сургууль байхгүй. Ихэнх нь хүртээмжгүй. Сөөв буюу сургуулийн өмнөх боловсрол нь хүртээмжгүй байгаа. За тэгэхээр сургуулийн дэд бүтэц угаасаа унчиж байгаа. Нэгдүгээр хатуу. Хоёрдугаар хатуу буюу дэд бүтэц буюу хүүхдүүд сургуульд явах унаа байна уу гэхээр байхгүй. Орон нутагт яг өөрсдөө чиглэг гэтэл маш их хол байдаг хүүхэд 7 дугаар ангид ороход ээж аав нь үүрээд сургуультай хүргэж өгч чаддаггүй. Хүүхэд сургууль дотроо ороод нэг солигдоход хүүхэд ангиа солиод өөр ангид орж чаддаггүй. Нэг давхарт орж хичээлээсээ хоёр давхар руугаа орох боломжгүй байдаг. Хоёр давхарт хичээлд оржгаад нэг давхрынхаа биеийн тамирын заад руугаа орж чаддаггүй. Ингээд хоёр хатуу зүйл нь хоёул Монгол хэмжээний хоцрогдолтой байгаа учраас Монгол хүүхэд сургууль бүрэн хамрагдаж чадахгүй байна. Хамрагдаж чадж байгаанууд нь болохоор нэг төр засгийн мань мундагтай биш. Сургуулийн багш нарын сайндайч биш. Сургуулийн захирал сайндайч биш. Яг товчхон ярих юм бол өөрийнхөө мөнчгөрөөрөө л сургуулаа төгсөөд явж байгаа зүйл. Энд бас нэг хоёр дахь нэг зүйл хэлэх хэрэгтэй байна. Сургуульд орсныг тоолох биш. Бид Монгол улсад сургууль төгсснийг нь тоолох. Хэдэн мод харьсан бэ гэдэгтэй биш, хэдэн мусан бэ гэдэгтэй байгаа. Тэгэхээр бид нэг сүрхий баярлаад 10-д орчлоо гэдээ хандаг ташаад цаашлаад байгаа явдал бол байхгүй. Тэр 10 хүүхдийн чинь хэдэн 12 дугаар төгсөж чинь өөрөө маш том аргаантай. За тэгэхээр хүүхэд сонсож байгаа хүмүүс магадгүй гайхахгүй яах вэ? Тэр нэг 12 хүүхэд орно уу бай Монгол улсад падли байна гэж байна.
Мэдээ. Монгол 3.2 сая хүн амтай. Түүний 4.5 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа. Энэ улам томсох тусам ирүүл гэж бодож байгаа та нарын хүүхдүүдийн чинь цалин татвар эргээд энэ 4.5-ыг хижээхэд зохицуулагдах юм байна. Тэгэхээр эхнээсээ гоё болчихсон амьдраа гэж бодож байгаа бол эхнээсээ ахуулаад тэр та нарын татварыг чинь хадамжуулгаад ажиглах хүмүүсийн тоог цөөлөх хэрэгтэй. Гэтэ тоог цөөлнө гэдэг нь юм биш. Тэднээсээ чадварч боловсдог. Эцсийн үр дүнд нь татвар төлөгч болох гэж байгаа. За ийм л юм ярихаар байна да. За яг энэ Жайкагийн одоо тэр дүгнэлтүүд дээр бол илүү нарийн тийм одоо зүйлүүд байх шиг байна л да тий. Сая ойд бол нилээд одоо нөгөө хоёр хатуу хоёр зөөлөн гэдэг бас том зургаар нь бас нилээ ингээд одоо бодит байдлыг бол нилээд хүлж ингэж ярьж байна. За хоёрдугаар одоо энэ Жайкагийн өн дээр бол элсэн сургууль олддгоо чинь тий. Тэгэхээр нөгөө нэг эн чинь нөгөө нэг хандлага ойлголт эцэг эхчүүд, сурагчдын хандлага ойлголт, багш, тухайн сургуулийн багш нар тий элсүүлж авах одоо тэр захирал удирдлагуудын одоо ойлголт хандлага бас маш сул байна гэсэн юм дүгнэлт гарсан байна л да. Босрлын хүртээмжээр. Тэгээ би яагаад энийг бас онцолж юм гэхээр за нэлээд хэдэн жилийн өмнө бас нөгөө сургуулиудыг хүртээмжтэй болгох талаар нэг Rotary клубээс санал ирээд одоо зөвхөн налуу тавих хэмжээний тийм санал ирсэн. Тэгээ налуу тавиад бол энэ бол шийдэгдэхгүй. Энэ бол өөрөө одоо багш нарыг чадварчуулах одоо тухайн сургуулийн одоо багш нар чадварчсан мэдлэгтэй байх хэрэгтэй, хандлагаа өөрчлөх хэрэгтэй. За тэгээ олон нарийн юм байна энэ дотроо. За тэр дэд бүтцүүд бол зөвхөн налуу ус ордгоо тий одоо нөгөө тэр юунууд орно, бүхэл юмнууд орно шүү дээ. Одоо лифттэй байх тий. За тэгэл дотроо одоо нойлтой байх. Нойлгүй байх юм бол хүүхдүүдэд ямар их өндөрлөл очруулдаг вүлээ. Нойлгүй бүтэн одоо 10 жил 12 жил сурна гэдэг хүүхдүүд ер нь бол ямар их ачаалал өгдөг вүлээ тий. Гэхмэчлэнгээр ингээд ерөөсөө наад захын асуудлууд байдаг. Тэгээд энэ асуудлуудыг бас ингэж одоо сургуульд орж заая гэж ингээд сургуулаар ороход бол сургуулиуд бол миний харж байгаагаар бол хандлага ойлголт бол маш сул байлээ. Уулзсан одоо тэр сургуулиудын багш удирдлагууд бол маш сул. Ер нь бол авах хүүхдүүдийн одоо жирийн сурж байгаа хүүхдүүдийн одоо тоо маш өндөр байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг авч суралцуулах одоо боломж хязгаарлагдмал байна гэдэг энэ ийм одоо яриаг бол маш хөгжүүлээ. Тэгэхээр энэ олцгүй гэдэг дээр бол бас их энэ эцэг эхчүүд бас их хаалт болж байгаа. Тэгэхээр нөгөө талдаа бол энэ сургуулиуд бол бас хуулиараа ер нь бол авах хэвээр улам л одоо нээлттэй болох хэвээр хүүхдүүдийг эрхийн дагуу авч одоо бас тэгш хамруулах хэвээр гэдэг талаас л хоёлоо бас жоохон дахиад бас нэмээд бас хэлмээр байна л да. Чиний санал юу вэ? За би бол Жайкагийн би зулаатай хаараа. Нийт хаараа. За. Өөргөө нийтийг хаараа. Миний хувьд бол Жайкагийн дүгнэлттэй бол санал нийлэхгүй байна. Жайка тэгж яагаад тэгж дүгнсэн бэ гэдгийг би бол бас бодож байна. Багш нарт яг үнэндээ гэхэд би өөр нэг жишээ авъя л да. Отгоо. Хажууд чинь амьдралдаа харж байгаагүй нэг амтан авчираа тавьчих. Сармагчин авчираа тавьчих. Тэгэнгүүтээ хурж ирэнгүүтээ чамааг одоо яг энэ сармагчинтайгаа хамт нэг гэрт амьдр гэд хэлье. Хүн угаасаа мэддэг зүйлээс айдаг, мэддэггүй зүйлдээ дургу байдаг. Урд нь учирч байгаагүй бол чи тэр сармагчингаас юу яа? Бэргэн. Түүнтэй адилхан хязгаарч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ учирч байгаагүй бол багш нар ч гэсэн бас яг тэгж адилхан бэргэн. Тэр нь бол гайхаад авах юм байхгүй. Тэр бол зөвхөн хүний нөгөө нэг байгалийн хариу үйлдэл. Тэд нэр мэдлэгтэй байх ямар ч боломж байхгүй. Яагаад гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч өөрснөө гудамжинд гарахгүй байгаа юм чинь. Гудамжинд гарахгүй байгаа хүн хин гэр дээр яваад тэднээсийн талаар мэдлэгтэй бол өөрснийх нь гэр бүлд нэг хөгжлийн бэрхшээлтэй байгаа ганц хоёр багш түүнийг ойлгох боломжтой болох бус нь болохгүй шүү дээ.
намайг их дунд сургуульд 10 жил бага ангид сурч явахад намайг ойлгодог байсан гэж. Намайг хамгийн мундаг багш нар хүртэл хараад наадах чинь татаад унчихгүй үз гэж л хэлдэг байсан. Тэгэхээр энэ намайг ойлгохгүй штэ гэж хэлээд шууд үүднээс нь буцна гэж бодож байгаа бол эцэг эхчүүд минь уучлаарай та хизээд сургуульд нь сургуулж чадахгүй. Тэрөө хүүхдээ амжилтанд хүргэе гэж бодож байгаа бол тиймэрхүү хөнгөн бэрхшээлийг давах хэрэгтэй байна. Ялангуяа эцэг эхчүүдэд хандж хэлмээр юм тий. Хүүхдээ сургууль оруулах эцэг эхчүүд. Багшийн чамайг ойлгохгүй хаяа хялгаж харах юм уу эсвэл айснуудаар харах нэг өв. Чи 50 муу 60 кг-тэй хүүхдээ юбхтэй хокото хүүхдээ үүрээд 2 давхар руу гаргаж чадахгүй байх гэдэг бас нэг өөр асуудал. Энэ огт хоёр өөр асуудал шүү. Өөр гэртээ дөрвөө бид нэгэн тийм тохиолдолд бол ямар нэгэн хэмжээгээр нийгэм дундаа өөрийн гэсэн өгөх авах харилцаанд орж ирнэ. Багштайгаа ойлголцож хэлнэ. Эхнээс хизээж хинч хайрлна гэсэн юм байхгүй шүү дээ. Чамайг анхаарсан хүн шууд чамайг хайрлна гэж байхгүй үстэй. Хайрлах ёстой үгүй шүү дээ. Ёстой ч зүйл байхгүй. Хайр гэдэг зүйлийг олж авах бүр шууд хурж ирээд найр гэлгэлдэг зүйл биш юм чинь. Багш нарын хувьд ч гэсэн. Яагаад би яг ингэж хийж байна вэ гэхээр хүүхдүүд ч бай ингээд дунд сургууль шууд багш нартай хүүхдүүдийг уулзуулад нөгөөдөл нь бөөн хоёр талаасаа айсан юм бол гэгвэнд ойгоос нэг амтай гараад ирсэн чинь нөгөөх нь гинт ой дунд орсон юм шиг нэг тийм нэдрэмжтэй байдаг. Чи өөрөө тэрхий оройтсны шинж байгаа. Танаас буюу сургуулийн өмнөх яаж цэцэрлэгээсээ энэ процесс явагддаг. Тэгж зөв транзишн буюу шилжилт явагддаг. Тэгэхгүй 9 сарын 1-нд эцэг эхийн маа гэдэг нэг сармагчин очоод ангид оруулчихсан. Нөгөөх нь тэрхийгээд шийдвэртаад тийм бол байхгүй шүү дээ. Аль альны бие биетэйгээ танилцах тэр боломжуудыг үүсгэж ийж харилцаа ойлголцсон. Тэгэхээр жаагийн над дүгнэлтийг бол би өнгөц дүгнэлт гэж харж байна. Судалгаа тогтмол хийгдсэн гэж бодож байна. Яг бодит сургуулийн хайдаг гол шалтгаан бол нэгдүгээр хүүхэд өөрөө бусадтай харьцаж чадаагүй улмаас бусдад дээрлэхүүлж байгаа юм шиг мэдрэмж төрөв. Нэгдүгээр шалтгаан. Хоёрдугаар тэгээд та бусад найзуудтайгаа ойлгоцож чадахгүй улмаас сургуулийн хаяг бүрчилдэг хүүхэд өөрөө гаргадаг. Хоёрдугаар том шалтгаан эцэг эхэн хүүхдийн сургуультай хүргэж өгөх авах тэр бүх процесс төвөрддөг. Энэ дээр нь нэмээд дэд бүтцийн хүртээмжгүй байдал нөлөөлдөг. Ингээд хүүхэд юу яачдаг? Сургуулаа завсарддаг. Нэгээс 5 дугаар анги сайхан явж яснаа 5 дугаар ангиас уучлаарай сургуулиасаа гардаг. Тийм тохиолдолд орон нутгуудаар зүгээр зөндөө байна. Одоо минут чинь дуслаа 9 минут. За 9 суралцах сургууль олдцгүй гэдэг дээр бол бага наснаас нь цэцэрлэгээс ахуулаад сургуулийн өмнөх наснаас нь ахуулаад хүүхдүүдийг тэр одоо нийгэм орчинд нь дасгаж суралцах орчинд нь дасгаж авах хэрэгтэй гэдэг комитиг бол хэлж байна тий. Тэгэхээр яг мэдээж зөвлөдөө одоо эцэг эхчүүд өөрсдөө бас энэ нийтлээ бас явах хэрэгтэй хүүхдээ ингэж бэлдэх хэрэгтэй тий. 1-2 удаа сургуулаар орчоод шантраад ингээд засчих ерөөсөө болохгүй тий. Ерөөсөө одоо хүүхдээ том иргэн одоо ирээдүйн одоо Монгол улсын нэг иргэн болоход л одоо бэлдэх хэрэгтэй байдаг. Чи одоо энэ мессежийг бол ингэж өгч байна гэж би ингэж харж байна. За дараагийн асуудал бол асран хамгаалагчтай одоо бүс нутгийн одоо тэр нийгэмд хөгжлийн бэрхшээлийн талаар одоо ойлголт бол хангалтгүй байна гэсэн бас нэг юм дүгнэлт байна. За энэ дээр бол асран хамгаалагчид болон бүс нутгийн нийгэмд хөгжлийн бэрхшээлийн одоо нийгэмдэх одоо иргэдийн хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтгүй. Одоо тухайн одоо амьдарж байгаа одоо ажиллаж амьдарж байгаа одоо тэр бүс нутгийн иргэд сургуулийн багш нар энтергээл энэ бас бүхэл хүмүүс л асран хамгаалагчдад бүгдээрээ л ер нь энэ дээр дахиад орж ирж явах шиг байна л да. Илүү нарийн л энэ тусгасан зүйл байна гэж би ойлгоод байна л да. Хоёулаа энийг бол аль хэдийн эхнээсээ бол баг яриад эхэлсэн шүү дээ. Энэ талаар тий. Өөр
хайрлуудыг танигдъя гэж бодож байгаа өөрөө хашаанаасаа гарах хэрэгтэй шүү дээ. Тэгээ хашаанаасаа гарагдаагүй хайрлахгүй шүү дээ мэдээж. Хин нэгэн юу энэ хорвоодын өөр хин нэгнийг хайрлах үүрэг бол хүлээчихсэн зүйл байхгүй шүү дээ. Хайр хүндэт. Тэр бол ойлгомжтой байх гэж бодож байна. За. Тэгээ юу болол ер нь бол ингээл хүмүүсийг бол ер нь яг өөртөө одоо явцгаа тий өөрөөсөө замыг нээцгээ одоо гэрээсээ гарцгаа сургууль суралцгаа босгол олцгоол гэж ингэж одоо хэлдэг хүн байгаа тий. За гэхдээ яг хуу миний бас одоо харж исэн хүмүүстэй харилцаж одоо ярилцчихсан өдөр туршлага дээр бол бас яг энэ сургуульд одоо мөнгө төлөө ялангуяа хувийн сургууль энэ төр сурцж байгаа тийм хүүхдтэй эцэг эхчүүд надад бүр ангитны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцсан талаарх түүхийг ярьж ирсэн. Бүр асуудал болгож ярьж ирсэн. Намайг одоо юу гэсэн бэ гэхээр тэр тухайн сургуулийн багш нар захирал энэ төр одоо удирдлагуудад хандлагын өөрчлөлт сургуульд ороод өгөөч гэдэг юм хүсэл тавьж ирсэн. Яасан бэ гэхээр тэр эцэг эхчүүд бол өөрсдөө хүүхдүүдтэй хамт одоо маш олон жил Америкт босоод эзэмшижсэн. Тэгээ Монгол ирээд хүүхдүүдэд хувийн сургуульд оруулсан чинь тэр хүүхдүүдийнх нь ангитан дандаа хөгжлийн бэрхшээлтэй ингээд 1 2 хүүхдүүд байсан байна л да. Гэтэл тэр сургуулийн зүгээс одоо яаж тэр хүүхдүүдэд хандлага гаргаж ийн, яаж боловсрол эзэмшүүлж ийн гэдэг тал дээр бүр гайхаад тэгээ надад ингээд тийм санал бас хэлж ирсэн байхгүй. Тэгээ миний санаанаас бас тэр бас эцэг эхчүүдэд санал бас гардггүй. Яасан бэ гэхээр одоо тэр хичээлүүдэд хамруулж байгаа байдал нь тухайн хүүхдүүдийг ерөөсөө тэр одоо биеийн тамирын хичээл, урлагийн одоо наадам, дуу хөгжмийн хичээл энэ төр болонгууд зүгээр л одоо нөгөө хичээлийнхаа одоо ширээний ард сууж идэх хичээлд бол тэр хүүхд бол одоо нэг өрөөсөн гаргүй бол нөгөө гараараа бариад ингээд бичээд идэг тийм компьютертэй ажиллаад ингээд идэг. Тэгтэл нөгөө хүүхдүүдтэй адилхан нөгөө урлаг спорт янз бүрийн одоо тэр тагалдах одоо тэр шаардлагатай тэр хичээлүүдийн тэр хүүхдүүд бүр оруулдаггүй. Ерөөсөө яадгүй энэ төр гэдэг талаар ингээд гомдол энэ би сонсч байсан байхгүй юу. Тэгээд ер нь бол бас энэ дээр бол тэр тухайн сургуулиуд бол бас их хангалттай байдаг юм байна. Отгоо тэн дээр бас ойлголт авчихсан. Тий. Ахаргын universal design гэсэн нэг ойлголт байдаг. Universal design буюу түгээмэл загвар гэдэг нэг ойлголт байдаг шүү дээ. Тэр бол мэдэн тэрийг юу яриад байгааг. За тэр хүртэн хэмжээс гадна зан харах дээр маш их том салбарыг эзэлдэг. Тэгэхээр харах дээр ямар хүүхдүүд яаж зааж байна гэдгээс хамаарат заах материалаа, заах мессежээ, заах аргатлаа, заахад ашиглах материалуудаа болон хэлбэрийн хүртэл өөрөөр сонгодог. Ямар ч хүүхэд хэрэгж болохоор сонгож байна. Өөрөөр хэлбэл нэг лед 3 янзаар байж болно. Видео, аудио, сабтайтлтай гэдэг шиг. За тэгээд өөрөөр хэлбэл байж чаддаггүй байх юм бол багшийн конспектээр чигээр копи хийдэг хүүхдэд орой болгон мэйл рүү ночдог байж болно. Хүүхэд шалгалт өгөхөд өөрөө удаан бичдэг байж болно. Гэхдээ тэнийг биш. Хичээлээ бол сайн мэдээд байгаа. Цугжиж бичиж чадахгүй байж болно. Тэр үед хэрвээ хичээлийн шалгалт 30 минут байдаг бол тэрийг 30 минут болгож болно. Илээгээд хүүхэд бусдаас мангар гэсэн үг биш. Бусдаас дутуу мэдлэгтэй гэсэн үг биш. Бусдаас тэнэг гэсэн үг биш. Гагцгүй арай удаан бичиж байгаа. Харин мэдлэгийн хувьд яг ижил хэмжээндээ гэдгийг хэлж байна. Энэ бүх ингээд нэг заах аргын түгээмэл загвар гэдэг бол одоо бол Монголд бол харамсалтай нь яригдчих эхлэег байгаа. Би юу гэж хэлээд байна гэхээр тэр бол яригдчих эхэлнэ. Ямар үед яригдчих эхлэх вэ гэхээр нэг ангид ядаж нэг 3 над шиг хүүхэд ороод ирэх. Тэгсэн цаг байгалийнхаа жамаар хүсүүсээгүй яригдаад эхэлнэ. Одоо хамгийн гол тэр нэг ангид над шиг хүүхэд гурлаа ороод суух тэр нөхцөл нь ч өөрөө бүрдэлтэйгүй. Тэр нь бүрдэлтэйгүй байхад наан баахан багш нарын толгой тархийг нугаагаал багш нарт баахан синхруулээд байгаа. Тэгээ хүүхдүүд нь ангид нь орж ирэхгүй байгаа нөхцөл яаж багш нар тэр сурсан эрдэмийг биелүүлэх юм бэ гэж яриад байгаа байхгүй юу? Одны сайдын гаргаж байгаа тэгээ би дандаа буруу талаас нь миний харж байгаа өнцгөр бол бид толгоноос өгш бөкснөөс нь хөөж яваад байна.
За. За ойлголоо. За universal design гэдэг чинь бас боловсрол дээр яригдчих. Одоо хүүхдүүдийг яг адилхан одоо хичээлд нь хамруулдаг дүгндэг ийм одоо байх нь штэ. За. За эцэг эхчүүд асран хамгаалагчид нь ажил эрхлэх боломж хомсдол ядууралд өртөмтгий гэж байна. Ядуурал хөрсөршөл ядуурал боловсрол гурван алтан гурван гэдэг шиг бие биегээ шууд холбоотох гурван зүйл л байна. Боловсрол эзэмшин чинь яаж хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх үзэж чадах уу? Та махан биеэр юм хийн гэж чадахгүй. Яг тэр махан бие чи өөр эргээд хөгжлийн бэрхшээлийн доосны нөгөө тал болж байгаа учраас тэгэхээр шууд орондоо хамааралтай зүйл өгөөл үнэхээр хамааралтай үнэн. Гэхдээ энэ тойлоос ганц гарах боломж юу вэ гэхээр дөрөвний хэлдгээр боловсролыг зөв цагтаа эзэмшиж чадсан цагт ядуурл үгүй болно. Ядуурл гэдэг маань өөрөө хүнээр за нэг улс орны хүнтэй зөвшөөрөх юм бол харвин ба. Харвин. Тэр харвингаа барьж явах гэж ямар их хүч зарцуулдаг гэлээ тийм ээ. Энэ харвингаа багасгая гэж бодож байгаа бол бидэд ядуурл болон бусад юм боловсрол руу хилүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй асуудал. Ядангуяа боловсрол руу чиглүүлэх маш их аж. Энэ хүмүүс хийгээд шүү. Өөрөөр ирээдүйн хүүхдийн чинь татвар хаашаа хүүгийг бодохын төлөө хийж байгаа шүү. Хотгооптерийн хооронд бяцхан маргаан өрнөлөөлдөө тэр нь юу гэсэн бэ гэхээр хөгжлийн бэрхшээл хүүхдээ сургуульд ороход сургууль нь оддоггүй мөн эцэг эхчүүдийн өмнө оролцоо гэдэг. Тэгэхээр би маргааныг бүрэн хэлбэрээр хийж чадахгүй. Зүгээр өөрийнхөө кейс дээр өөрийнхөө тохиолдол дээр хэлээ л да. Намайг сургуульд орох гэж байхад тэр жилдээ намайг сургуульд оруулах багштай минь манай эцэг их 4-5 сард байхад уулзаж ярилцсан. Ингээ би танах 9 сард хүүхд оруулах гэж байна гэж ярьсан. Эхлээд багш маань тийм мэдгүй учраас бас магадгүй хүлээсэн ба. Тэгээд гэхдээ ямар ч байсан намайг хүлээж авсан, оруулсан. Оруулаад өглөө яг цагтаа хүргэж өгдөг байсан. Яг цагтаа авдаг байсан. Тэгээд манай гэр бүл намайг дагаад сургуулийнхаа хажуух руу нүүсэн. Яг эмнэлгийн захиралтайгаа яриад тухайн намайг хичээл тардаг өдрүүдэд чөлөө авч байсан. Ийм байдлаар нэг 3 сар явсан. Тэр хугацаанд 3 сар нь юу гэхээр би найзуудтай болох өөрийн гэсэн хүрээллийг бий болгох боломжийг надад олгосон. Тэгээд ямар нэгэн үйл явдал сургууль болоо гэд намайг аль болохоор хоцроохгүй бүх тохиолдолд нь оролцуулаад явахыг бодсон. Мэдээж бусад багш нар бол намайг бас гайхчихсан. Манай багш ч гэсэн сүлд нь хэлжсэн гэсэн. Гэхдээ тэгээ наад хүүхд чи яаж вэ? Сурч чадж байна уу гэж. Сандал дээрээс унчихгүй байна уу? Татаж байна уу? Байна гэсэн сүлд нь надад ярьж өгсөн. Гэхдээ жилийн дараа гэхэд ойд өгдөг хүн ямар ч байсан сургуульдаа сурд юм байна. Бусдаас илүү биш юм аа гэд дутуугүй сэтгэл агчгүй арай удаан юм байна. Хичээлээ бол хийж чадсан байна гэсэн дүгнэлтэнд хүрчгээс. Миний туулсан зам бол ийм байсан. Тэгэж шууд дардан байгаагүй. Гэхдээ тийм бас харгуйтай байгаагүй. Гэхдээ гол нь манай эцэг их яг тэр байж болох саапуудыг эхнээс нь тодорхойлсон байсан учраас тэрийг яг зөв менежменттэйгээр авсан гэж би хувьдаа бодоод байгаа. Тэгэхээр энэ дээр үл ингийн зовлон бол байгаа. Хүүхд сургуульд явахад үе түмэн бэрхшээл байгаа. Үе түмэн бэрхшээл байгаа ч гэсэн над шиг хүүхд сургууль төгсчээд байна. Ах баяр шиг залуу ерөнхий сайдын зүйл болчоод байна. Тэнцээ оюут шиг эмэгтэй Америкт сургууль төгсөөд хийчээд байна. Уянгаа шиг охин Америкийн элчин сайдын яамд ажиллачаад байна. Болж байна уу? Болж байна. Болохгүй юм хараад байвал болохгүй. Аюу шунд өвөр хангаад өмнө говь тайлнах газар хашаад нь хэвтэх боломж байгаа юу? Байгаа. Аль алинд нь байгаа. Тэгэхээр та нарын амьдралыг чинь сонголт болгоно гэж үтгэе явах уу? Болохгүй байна гэд хараад хэвтэх үгүй асуудал. За сүүлийн асуултыг хүлээе. За
Одоо энэ бас шинээр сүүлийн хэдэн жил бол ийм хүүхдүүдийг тэгш хамруулах ийм хууль журмууд бас нэлээд батлагдаад бас нэлээд дэвшилтэй болж ирж байна те. Тэрийг бас ойдоо бас ажиллаж байгаа баг. За тэгээ өнөөдөр гэхдээ одоо ямар ахиц гарч ийн одоо энэ хууль журмуудыг одоо ажил хэрэг алхам болгоё гэвэл болгож одоо энэ боловсролын хүртээмжийг сайжруулах гэвэл чиний одоо хувь хүний зүгээс одоо ямар одоо комментуудыг ингэж хэлмээр байна. Одоо төрийн байгууллагт ч юм уу те холбогдох одоо хүмүүст ч юм уу одоо санал тавьж хэлмээр байна. Нөгөө өөрснөө оноогоо гэдэг шиг нөгөө дөрөв юм аа л явах гэдэг шиг байна даа би. Хэрвээ надад шилдэг цаваа байсан бол би юу хийх вэ гэдэг асуудал. Миний хамгийн ихэнд хүсэх зүйлээс Монголын бүх сургуулиудыг нэг давхар болгох байсан. Ялангуяа цэцэрлэг сургуулиудыг барилгын хуулинд өөрчлөлт стандартыг нь шинжилээд тэгээд би бүх сургуулиудыг нэг давхар болгох байсан. За одоо болгож чадахгүй юм чи байгаа юмнуудыг яах вэ? Байгаа юмнуудыг үгүй одоо яах вэ? Байгаа юмнуудаа тэгээд эцэг их үүдтэй ярих хэрэгтэй, сургуулиудтай ярьдаг л байх та. Тэгээд өөрчлөх гэж бол мэдээж үзнэ. Гэхдээ энэ процесс бол маш их удаан явж байна. Одоо мэдгүй би заримдаа сургуулийн одоо байгаа сургуулийн юг харахаараа цөхрөнгөө бардаа шүү дээ. Юу гэж бодохоор сургууль нь ийм царайтай байхад одоогийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсүүдийн хөдөлмөр эрхлэлтийг шийдэхгээл яваад байна гэдэг чинь үндсэндээ цоронхой шангаар ус утгаад готтой адилхан зүйл шүү дээ. Чи биднээс өөрснөө боловсралтай болон барин бай чүүчээ гэж амьдралаа залгуулж байгаа. Боловсралгүйнүүд нь тэгэхээр бүр яах юм бэ? Өнөөдөр бол яг нөгөө хууль угаач гэсэн яг тэгэл ажилд орж байгаа хүн нь байхгүй байгаа шүү дээ тий. Ажилд авах тухай хууль гараад ирсэн. Яасан гэнэ сүүлийн асуулт нь сонсогдсон. Одоо өнөөдөр тэр нөгөө чиний түрүүний хэлсэн нөгөө цаорхоо шангаар нөгөө усан шүүрээд байгаатай адилхан тий. Шангаар шүүр ус утгаж яах гэсэн нөгөөх нь цаорхоо ингээл асгаад байгаатай адилхан. Өнөөдөр бол бид нар бол яг л нөгөө ажилд авах тухай хууль гарсан боловч бас яг нөгөө хөгжлийн бэрхшээлтэй боловсрол чадвар энэ төр эзэмшсэн хүмүүснээс цөөхтөр байгаа учраас компаниуд одоо бас хүмүүсээ хайгаал тий бас хуулийн дагуу хүмүүсээ авч одоо өөртөө бас нөгөө татвар матураа төлчихгүй ингээд санаатай ингээд хүмүүсээ нэг талтай хайж байна. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд бас хомсойн гэдэг ийм бас комментиг бас хараал байна. Тэгэхээр боловсролтой болохгүй бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс одоо хүүхдүүд бага насны хүүхдүүд одооноос боловсролтой болохгүй бол дахиад нөгөө нэг шүүрэн гоождаг шангаараа ус утгаатай адилхан л одоо 20 жилийн дараа иймэрхүү л байна гэсэн үг тийм ээ. Харин тийм наад дүр зураг гэж харагдаад байгаа учраас л заримдаа зөвхөрөнгөө байна. Маань чадахгүй санагдаад. Угаасаа боловсрол яах гэж боловсролтой болд ямар хавтас үрэх гэж боловсролтой болдог вэ штэ. Амьдралаа авах дайны мэдлэгтэй чадвартай болох гэж боловсрол эзэмшдэг штэ. Тэгээд тэр нь оролцож сурах, хүнтэй харьцаж сурах, хамтаа зэрэгцэж амьдрах сурах энэ төр гээл олон тал байна штэ тий. Тэг өндөр боловсрол эзэмшүүлээ илүү тий. Бас тийм тал байна тийм ээ. Нэг дээрээ дээвэртэй хажуудаа машинтай ядаж боловсрол чинь хүн өөрөөр харьцсан штэ. Тийм үстэй. Эдгээр байгалаас заяасан сайхан мэдрэмжтэй сайхан гэр бүлийн боловсролтой хүмүүсийг бол үүсэхгүй. Гэхдээ чи боловсролгүй болдог л боловсролгүй штэ. Тэгээд дээр нэмээ хөгжлийн бэрхшээлтэй бол траастагуур үз хэрэг угаасаа энэ нөхцөл байдлыг өөрчлөхгүй л 20 жилийн дараа чи дээр яг ингээ яриа сууж бас л хөдөлмөр эрхлэлт гээл нэг хэдэн хууль гаргаад явж байгаа. Боловсрол
хоёрыг янзалж байж хөдөлмөр эрхлэлт яригдах асуудал байхгүй юу? За түрүүний тэр нэг ажил хэрэг болгоё гэвэл одоо ямар комментүүд байна гэсэн эхнийх нь бол бүгдийг нь одоо шид цаваа бол байдаг бол сургуулиудыг хүртээмжтэй болгохын тулд нэг давхар болмоор байна гэсэн тийм ээ. Тэгэхээр хоёулаа нэг тийм шид цаваа байхгүй учраас ядаж сургуулиудад сонсож байгаа улсуудад бас ойлгуулахад бол илүү одоо ийм олон давхар байх шаардлагагүй юм байна тийм хүчтэй бэрхшээлтэй одоо ямар нэгэн одоо байдлаар одоо хүүхдүүдэд бол ийм сургууль бол тийм таатай биш байна гэдгийг нэгт бол ойлгууллаа гэж бодлоо. За 20 дугаар нь бас ямар өөр санаа байна? Эцэг эхчүүд өөрснөө ерөнхийдөө 2 дугаар талгаа ер нь ганцхан тэр л байна. Тэр шийдэгдэх юм бол араагаа үлдсэн тэр 3 юм нь араагаасаа шийдэгдэх байх гэж бодож байна. Яагаад гэхээр тэр шийдэгдэх юм бол сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тоо ихсэх байх гэж би бодож байна. Тоо ихсхийн хэмжээр багш нар тавигдах шаардлага нь өөрчлөлт нь өндөрсөн. Багш нар хоорондоо илүү мэдээ солилцдог болно. Тэгээд нөгөө түрүүний ярьсан түгээмэл хөгжил загвараар хичээл заах аргачлал нь хөгжөөд явна. Яг үнэндээ би нэг жилийн өмнө Монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо хөдөөд байна гэж хэлээд би нэг сошиал дээр нэг жижигхэн болбуулж байсан. Хүмүүстэй цөөдөд байхдаа яа тийм чи мангар юм уу тэнийг юм уу ямар муу ёртой ихэнх нь муу ёртой гэж намайг хэлжсэн. Үүндээ гудамжин дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр болгон харагддаггүй учраас зарим хүмүүсүүд хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг ч гэж мэдэхгүй. Тэр хүмүүсийн тоо үнэхээр их байх юм бол өсвөсөг хувь тогтоомж өөрчлөлт бүх юм дэлгэн. Тийм учраас би тэгэж хэлсэн. Монгол улсад ерөнхийдөө энерги тоо цөөн байгаа учраас. Сургуулийн хүртээмжтэй байдал нэг талаас амар хамгийн нэгдүгээр чухал байна гэж байгаатай адилхан нөгөө талдаа одоо энэ хотын хүртээмжтэй байдал амар чухал нөлөөлдөг юм шүү. Би бол тэгж хардаг ч та хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэрвээ хот бүр амар гоё одоо хүртээмжтэй байсан бол ажилтайч байсан ажилтгүйч байсан хүмүүс хичнээн их гадуур ингэж явах болоо тий ямар нэгэн талхаа өөрөө авахгүй сонгохгүй гадуур гарна дэлгүүр хажуугийн дэлгүүр орно тий одоо өрхийн имлэгээ өөрөө орж үзүүлээд одоо эмчээрээ хамгаалуулах гал ингээл орно. За одоо цаашлууд яадгийн ингээл хороо дүүрэг орох ажилгүйч байсан гэсэн наацх нь ингээл явна штэ. Тэгэл замдаа нэг яадаг нэг 2 хуушуур аваад идэнэ. Нэг ундаатай автобусанд суугаад явна. Хэрвээ эн чинь ийм байсан бол надад бол ингэж санагдаад байдаг. Нийгмийн одоо энэ дэд бүтцийн бүтээмжгүй байдал бол бидрийг бол үнэхээр ингээд нөгөө энэ амар бол энэ Улаанбаатар хотын энэ одоо бугларсан, төвлөрсөн энэ одоо нэг зэмтэн барилгууд дотор бол үнэхээр ингээд бариад ах шиг надад бол санагддаг шүү дээ. Автобусанд би сууж утсан. Хинч өгүүлсэхгүй болоо тэр угаасаа л яг түрүүний яриад байдаг ингэх чинь зүг. Тэгээ ярих юм бол хоёулаа өчнөөр нэг асуудал ярив. Хөрөнгөд очихонд бол ийм л байна л да гэж би бодож байна. За ойлголоо. За. За сарай. За баярлалаа.